Хүн төрөлхтний түүхэнд амтантай холбоотой олон гоё түүхүүд байдгийг та бүхэн ерөнхийдөө мэднэ. За нохотой холбоотой гоё түүхүүдийн нэгдүгээр хэсэгт буюу нэгдүгээр байранд Жуди гэдэг нэгэн англи нохооны түүхөөр дэлхийг донслоосон. Өнөөдөр ч гэсэн энэ нохооны тухай хүмүүс их сонирхон судалж олон дахин эргүүлж хардаг. Тэгээ энэ нохоог өнөөдөр онцолж би та бүхэндээ ярьж өгөх болно. Энэ зурган дээр харагдаж байгаа нохоо бол Жуди юм. За Жуди 1936 онд Хятадын Шанхай хотод байрладаг Английн цагаачдын нохоо үржүүлгийн газар бол төрсэн байдаг. За яхаарахгүй цэвэрт цусны Pointer гэдэг ангийн чиглэлийн нохоо мөн. За тухайн нохоонуудыг үржүүлдэг хүмүүс нь Sussex гэдэг Английн нэгэн хэсгээс Kelly гэдэг охин нохоог авчирч яг энэ үржүүлгийн газараа төрүүлэхдээ 7 өлөг гаргасан. За энэ 7 өлгөний нэг нь өнөөдрийн та бидний ярих байгаа Жуди гэдэг нохоо болж таарнаа. Ингээд үржүүлгийн газрын үйл ажиллагааг хэвийн үргэлжилж байж явах үед буюу Жуди гэдэг энэ охин гөлөг 3 сартаада энэ үржүүлгийн газраас зугтаж гудамжинд нэгэн хоолны газрын үе тавиар эргэлдэж тэдний эзний өгсөн хоол ундаар ерөнхийдөө бие болгож 6 сар хүртэл гудамжинд амьдарсан байдаг. Жуди гудамжинд амьдарч байгааг нэгэн англи хүн хараад тухайн үржүүлгийн газар бол хэлсэн. За үржүүлгийн газрын үржүүлэгч нар түүнийг 6 сартаа байхад нь хоолны газрын эзэнтэй ярьж тохиролцож түүнийг барьж аваад буцаагаад үржүүлгийн газар бол авчирсан байдаг. Жудиг буцаад төрж өссөн өөрийнхөө үржүүлгийн газар ирэхэд түүний ээж болон хамт төрсөн 6 ихэр буюу гөлгнүүд нь бол бүгд байхгүй өөрсдийн эзэнтэй болоод үр далгуулсан байдаг. За ингээд байж яхаарахгүй тухайн үед цөвөн цаг байсан учраас Английн зэвсэгт хүчин усан флотууд өөрсдийнхөө арга ажиллагаанд орж явах үедээ элдв даалгавар биелүүлж явахдаа өөрийн гэсэн аврагч тийм сахиустай байх ёстой гэдэг тийм яриа хөрөө их байсан үе. Яг ийм учраас нэгэн байлдааны хөлөг онгоцны Ахмад болон дислэгч командлагч хоёр яг энэ үржүүлгийн газар орж ирээд түүнийг анх хараад ерөөсөө яхаарахгүй манай усан онгоц бол манай экипажийн сахиусан тэнгэр бол энэ амтан байх юм байна гэж түүнийг шууд сонгоод аваад явсан. Босоод байлдааны хөлөг онгоцнууд өөрсдийн гэсэн сахиустай тэднийг янз янзын амтнаа дүрсээр бас орлуулж исэн эд тийм уралдаан болж исэн гэсэн үг. Ингээд нохоогоо өөрсдийнхөө усан онгоцон дээр авчирхад бол Жуди бол анх удаа завин дээр гарч ирсэн учраас стресссэн. Энэ авчирсан хоёр дарга ерөнхийдөө гудамжнаас нэг нохоо авчираад хөөрхөн тижижж байгаа гэсэн үг биш. Яхааргүй Английн тэнгисийн явган цэрэгт энэ нохоог бүртгэлжүүлэх, албажуулах юм ажиллагаанд шууд орсон. За ингээд бичүүгээр нь бүрдүүлж явахдаа энэ Жудигийн ээж гэж яриад байгаа. Тэр нохооны ирсэн гарал үүсэл нь бол Sussex жөөсөн. Sussexийн нохоо учраас түүнийг Sussexийн Жуди гэдэг нэрээр анх тэнгисийн цэргийн тоо бүртгэлд бүртгэж авсан. Ингээд завин дээр байсан урд нь бас их газар болон далаа дээр амтан нохоон төр сургаж исэн туршлагатай далаач нь нөхөрт Жудиг хариуцуулж өгсөн. За Жуди аль хэдийн 6 сар гарантай байгаа учраас альва юмс үзэгдлийг бас нэлээд ойлгож исэн. Гэхдээ сургаж исэн багш нь үгж хэлсэн бэ гэхээр Жуди бол үнэхээр сайн нохоо болно. Харин ангийн тал дээр яг ангийнх нь өөрийнх нь байгалийн тэр зүүн сумын инстинкт буюу сурах ёстой юмнуудаа яг 3-6 сарын хооронд авч чадаагүй улмаас өнөөдөр энэ нохоо ангийн чиглэлд бол амжилт гаргаж чадахгүй гэдгийг шууд тодорхой хэлсэн. Тэгээд ямар ч байсан энэ айхтар ангийн мэдрэмжүүдээ 3 сартаа авах ёстой байсан нохоо ч гудамжинд байсан учраас иймэрхүү нарийн ширийн зүйлийг сурч чадахгүй гэдэг нэг ойлгомжтой болсон учраас зүгээр онгоцон дээрээ энгийн албаа агч болгож явуулсан. За мэдээж тийжээгээд хооллоод нурууг нь нилээд байхгүй бас ус мус руу өсрүүлж тэнд явж байгаа хөвгч зайв аврах туслах мэдээсэл дамжуулах энэ гэх мэтийн үйл ажиллагаанд багаас нь сургаж ирсэн байдаг. Хамгийн сайн зааж ирсэн нэг зүйл юу гэхээр тухайн хөлөг онгоцон дээр байгаа галтгооны хэсэг рүү ерөөсөө түүнийг явахыг бүрэн хориглосон. Яагаад тэгэхээр тэр галтгооны хэсэг дандаа хятад хоолунд хийж исэн учраас хятад энэ Жуди гэдэг нохотой бас асуудалтай байгаа учраас түүнийг тийшээ айлхаар очихгүй байхаар бүх зүйлийг нарийн тооцож сургасан. Үнэхэрийн Жуди гэдэг нохоо бол ганцаараа байсан ч хятадын байгаа галтгооны хэсэг рүү ойртдгүй байсан байгаа.
Ангийн мэдрэмжээ алдчихсан учраас энэ нохоо нэг онцгой юм дуулахгүй хаа гэдэг үүднээс одоо хүмүүсийг байж явах үед Жюди нохоо усанд хайцсан байсан завийг уяанаас нь зуугаад одоо их завь руугаа дөхүүлж ирсэн энэ одоо ухаалаг үйлдэл нь олон одоо дайчин цэрэг нарын офицерын зүрхэнд бол гүн бат шингэсэн. За яхааргүй нохоо одоо өөрийнхөө анхны ариусгал, анхны даалгаврыг амжилттай биелүүлсэн гэдэг үүднээс бүх одоо хүмүүс Жюди гэдэг нохоо хүндэлж эхэлсэн байдаг. Ер нь тэгээд нохоо тодорхой нэг мэрэгшүүлд сургахад заавал одоо гөлөг байхын тэр хэсэг хугацаа бол үнэхээр юм бас чухал шаардлагатай байдаг гэдгийг энэ Жюди гэдэг нохоонд бол харагдаж байна. За тэгээд ямар ч байсан одоо энэ нохоогоо хөлгийн багийн гишүүн болгоцсон учраас бусад авьяас чадварыг хөгжүүлнэ гэдэг тал дээр бол нэлээд хичээлж исэн байт юм байлээ. Ингээд тухайн хөлгийн багийн гишүүн болоод удаагүй байж итл нэгэн үүрээр эднэр одоо ажиллагаанд явж хөлөг онгоцоо хөдөлгөх үед энэ Жюди гэдэг нохоо одоо багийн бусад гишүүдтэй анхааруулж маш хүчтэй хуцаж одоо завины нан цаанал давхиж исэн. Энэ үед одоо унтчихсэн болон сэрүүн байсан албаа хаагч нар бүгд амжилттай босч сэрээд одоо бууз хэсэг аваад ямар нэг аюул ойртож байгаа байна гэдэг тийм мэдрэмжийг тухайн нохооны дуу хоолойны өнгө биеийн хилэмжээс нь ойлгож авсан. За ингээд зав одоо голыг дагаад 100 хүн хөдөлж явахад харанхуй хэсгээс одоо тухайн завь руу довтлоход бэлтжижсэн дээрэмчдийн бүхэл бүтэн баг байгааг Жюди гэдэг нохоо маш холоос мэдэрч одоо багийнханд анхааруулж чадсан. За багийнхан бол одоо бууз хэсгээ бэлдээд тухайн харанхуй хэсгээр явж өнгөрөхдөө яхаар одоо дээрэмчтэй хаалц нүр тулсан. За эц төгсгөлгүй байлдаан буудалцаан болсон байдаг. Яг энэ үед хөлгийн багийн гишүүд бол ойлгосон гэж байгаа. Жюди гэдэг нохоо биднийг үнэхээр аварлаа гэж. Ягаад тэгэхээр тэр харанхуй хэсэгт нь одоо далайн дээрэмчин буюу тухайн бүс нутгийн дээрэмтэн бол хийдэг хүнд гаруу цуглжчихсан тухайн онгоцыг эздэг гээд бэлтгэл ажил хийж ирсэн. Тэгээ аз бол Жюдигийн орлончорноо хуцалтаар бусад багийн гишүүд бэлэн байдалд байсны хүчинд аргагүй энэ довтолгоог бол нэцааж урагшин хаашаа нь одоо ухрааж явуулсан байгаа. Жюди гэдэг энэ нохоо өөрийнхөө авьяас чадвар одоо сунар сэрэмжээрээ олон хүний амьнасыг аварж исэн учраас тухайн үед хөлөг онгоцны багийнхан бол Жюдид бол нэлээд хүндгэлтэй хандаж эхэлсэн. Тэр тусмаа Японы онгоц нам өндөр доогуур одоо ажилттай болон ажиглагч нарын одоо анхааралд өртөхгүйгээр тухайн хөлөг онгоц болон флотууд байгаа хэсэг рүү нэвтэрч орж ирснийг ганцхан Жюди гэдэг нохоо мэдэрч одоо хашгирж ирсэн байгаа. Ингээд зогсохгүй тухайн одоо нохог хариуцж исэн онгоцсон дээр аюулгүй байдал бүх сургууль тоолуунд хариуцж исэн хүн одоо Жюдиг дагуулад одоо энэ хотын жижигхэн гудамжаар алхах үед одоо нэг мэдхэд Жюди гэдэг нохоо асар их стресстэй эзнээ шууд уяатан тэр чигээр нь одоо олон хүн шавсан газар руу хүчээр аваад явсан. За удалгүй дараа нь сонсоод байхны яг одоо тухайн сургагч эзний явж исэн гудамжны мөзүүрт одоо яхааргүй Ирвис гэдэг айхтар амтан одоо тэр хоёр хүлээж ийсэн түүнийг одоо маш холоос мэдрээд эзнээ аварч цугтаалгаж чадсан гэж үздэг. Ингээд өөрийнхөө хөлөг онгоцсон дээр Жюди гэдэг нохоо бол үнэхээр одоо баталгаажж дархлаажсан байсан. За 38 оны ихээр одоо өөрийг нь хариуцж исэн Жефри гэдэг хүн одоо тухайн нохоог аваад Англи руу гол буцаад очисон. За ингээ Англид байж үедээ Барасаваар одоо очиж ирсэн Францын завин дээр бас одоо өөр нэг ийм төрлийн нохоо байгаа юм байна гэдгийг мэдсэн. За ойрхон зав учраас энэ хоёр нохоогоос хооронд нь уулзуулахад яхаар Жюди гэдэг нохооны ороо гараа бол эхэлж гисэн байсан. За энийг нь ашиглаад Францын талдаа тохиролцоод одоо түүнийг одоо тэр нохоотой хамт 3 хоног бол ерөнхийдөө үлдээсэн. За энэ үлдэлтийн дараа Жюди гэдэг нохоо одоо хээл авч 13 одоо гөлөг төрүүлсэн. Иймэрхүү төрлийн нохоонод бол асар их олон тооны гөлөг гаргадаг. За ингээд эдгээр одоо 13 гөлөгнөөс 3 нь одоо эндэж 10 нь бол амьд үлдсэн. Гөлөгнүүдийг 60 хоногтой байгаад буюу ярьслаас гарсныхаа дараа одоо энэ тентгийн бусад усан онгоцнууд сонирхож ирсэн хүмүүсэд бол хүлээлгэж өгч чадсан. Ингээд одоо Жюди гэдэг нохоо буцаад ганцаараа эзэнтэйгээ уулзсан.
Ингээд жүүдийн ерөнхийдөө далайн онгоцсон дээр тэрсэн байлдааны онгоцсон дээр алба хааж байгаа бусад цэргүүдтэй айдал орон тоон дээр арай бага цалингаар ерөнхийдөө хөлгийн багийн гишүүн гэдэг тийм статустай бол явж ирсэн байдаг. За ингээд Сингапур орчмоор аялал зугаалга хийгээд ажил төрөл бараа таваараа зөөгөөд явж явах үед Японы онгоцнуудын довтолгоо ширүүсэж эднэрийн явж исэн хөлөг рүү бол довтолсон. Ингээд Япончуудын эрчтэй довтолгооноос зугтаж Малайз, Сингапурыг дамсан арлуудын дундуур тухайн завныхын усан онгоцныхон их биеийг халахалж эндхийн далаад гараад цаашаа Англи руу явна гэсэн тийм зорилготой анх ингээд зугтаж явсан. За тэгтэл Япончууд эднэрийг зугтаж байгааг мэдж байгаа учраас энд эндхийн том каналууд дээр Японы нисгүүчний бөмбөгдөгч онгоцнууд бол зогсоод зайгүй жижигэр хийж олон онгоцыг үржүүлж байгаа нөхцөл байдал тогтогдсон байдаг. Тэгээ яхаарахгүй 2 сарын 14-нд жүүди гэдэг нөхөө өөрийнхөө завны толгой дээр байж байгаа ихэр хүчтэй хуцахт нь тухайн хөлгийн багийн гишүүд Зенитийн их бууныхаа ар зогсож тэр хуцаад байгаа зүг рүү харахад яхаарахгүй Японы сөнөөгчтэй аригч бөмбөгдөгч онгоцнууд бол ирж байгааг анх удаа маш холоос нохоо гэдэг амтан бол мэдэрсэн юм түүх болж үлддэг. Яг энэ довтлохоноос болж цувраа явсан 3 усан онгоцны нэг нь 3 удаа том дэлбэрч мөн энэ жүүдийн нохооны явж исэн онгоцон дээр өөр нэгэн бөмбөг унж завны үйл ажиллагаа хэцүүдэж хэмжээний гал гараа тун удахгүй сумны хэсэгт гал дагуулцах юм байна гэдэг мэдээг авсан. За хөлгийн багийн дарга энэ бүх ажилчдаа маш яаралтай хөлөг онгоцыг хайж хажууд байгаа эзэнгүй арал руу яваа гэдэг тийм тушаалыг өгдөг. Ингээд жүүдийг хариуцж исэн эзэн олон хүнтэй буужгинж байгаад өөрийнхөө нохойг хаашаа гүйгээ явсныг бол харж чадаагүй. Тэгээ ямар ч байсан 100 гаруй хүмүүстэй хамт усан онгоцноос бууж тухайн арал дээр мөлхөж алхаж гарч ирсэн байдаг. Тэгээ гарч ирэнгүүтээ эзэн өөрийнхөө нохойг энэ олон хүнтэй дунд сэлээд араас ирчих байх гэж бодоод эргээ арсан боловч ирээгүй, эрэгдэрч байхгүй юм өслөөлөөсөн. За ингээд яг энэ үед тухайн эзэн гэж утсан бай гэхээр жүүди гэдэг нохоо хөлөг онгоцсон дээр үлдсэн байна. Хөлөг онгоцод тун удахгүй дэлбэрэх эзэлтэй байна гэдгийг мэдчихсэн учраас шууд хамаг юм хаяад хүмүүс хоригдж ирсэн ч гэсэн хамаагүй усан онгоц руу сэлээд очисон. За сэлж очингуудаа энэ тентхийн хамаг юмыг үзээд явхад бол яхаарахгүй нохоо харагдаагүй. Тэгээд ганц байж болох нь газар нэг юм бол өөрийнх нь унтчихсэн картонын хайрцаг доторх өнжил рүүгээ явсан байж магадгүйгээд доошоо онгоцны агуулгын хэсэг рүү ороод хайхад яхаарахгүй тэн дотор жүүди цагиглаад айчсан байдалтай хөвдөжсэн байдаг. Хэрвээ энэ эзэн жүүдигийн төлөө ингэж буцаж завин дээр ирээгүй бол энэ зав удахгүй дэлбэрч жүүди гэдэг нохоо бол түүхээс ормсон арчигдах юм байсан. За ингээд нохоогоо олчихсон учраас шууд арал руу гарсан 100 гаруй хүний араас тухайн залуу бол сэлж гарч ирсэн. Тэгээ яхаарахгүй гараад ирэхэд тухайн арал нь ямар нэгэн цэвэр ус мөсгүй зүгээр ингээм ангацсан, цангасан элсэрхэг ийм газар гоёг нь бол мэдсэн. Олон хоног Япончуудаас зүхтаж хоолунд муутай явсан хүмүүс бол асар ихээр цангаж ирсэн. Энэ үед хамгийн их хүсэж байгаа юм бол зүгээр л аяг ус байсан байдаг. Гэтэл жүүди гэдэг энэ нохоо тухайн арал дээр зүгээр газар цэрлээд хэвтээ дээлгүй иш тийшээс газар шиншилж гүйж явж байгаа нэгэн газар очиод маш хүчтэйгээр хуцаж түүнийг гараараас авардаж нөхөгийг ухаж хэлсэн. За үүнийг харсан эзэн болон бусад багийн гишүүд түүнд итгэдэг байсан учраас хүр зоржичоод хамтдаа ухаалцахад яхаарахгүй тэндээс цэвэр усны жижигхэн булаг олдож энэ 100 гаруй хүний амьдралыг устдаа зурвалсан агуу түүх бичсэн. Эдгээр арал дээр гацсан хүмүүс ямар ч байсан хоолунд багтай байгаа ч гэсэн цэвэр устай болж чадсан учраас 5 хоног бол тэлсэн. 5 хоногийн дараа тухайн хавар явж исэн тээврийн болон хог ачдаг тэрэгнүүд усан онгоцнууд тухайн бомтод ирж энд байгаа хүмүүсийг авч Английн хөлөг онгоцонд авчиж өгнө гэдэг тийм үүрэг даалгавартай өмнө тохироод бол хөдөлгөөнд ордог. Эдний багийн 9 шидийн усан онгоцонд ингээд задарч суугаад явж байх үед усны түвшин
багасж одоо энэ нөхдүүдийн нууцаар гарна гэсэн нууц одоо хоолой канал нь бол ерөнхийдөө гарах боломжгүй болсон. За ийм учраас энэ нөхдүүд ерөнхийдөө шууд ширэнгэн ойд дундуур яваад нэвтлээд нөгөө талд нь гаргаад тэндээсээ усан онгоцонд суугаад цаашаа Шри-Ланк тухайн үед одоо Англи эзэмшилт байсан учраас Шри-Ланкт очоод тэндээсээ цаашаа Манчестер ч тийм үү те Ливерпул энэ төр явъя гэдэг дээр бол тохирсон байсан. Япон цэргүүдээс зогтож байгаа Английн энэ цэргийн цуваа ерөнхийдөө энэ арлын эргээр хэрвээ дамжаад арлын нөгөө талд байгаа усан онгоцны зогсоолтоор очиход хэдэн километр болох вэ гэдгээ тооцоод үзэхэд яг харахгүй 320 км-ийн тийм урт аялал байгаа нь ойлгомжтой болсон. Тэнгүүд энэ цуваг удирдах байгаа Английн нэг том дарга юу гэсэн бэ гэхээр арлын дундуур байгаа ширэнгэн ой дундуур хэрдүүлээ хэрвээ нэвт гарч чадах юм бол сүүлчийн усан онгоцыг явахаас өмнө амжиж очоод тэр онгоцын цугаад энэ арлыг амжилттай орхино гэдэг тийм шийдвэрт гараад бүгдээрээ яг энэ замаар орсон байгаа. Ширэнгэн ойгоор явна гэдэг бол маш хүнд даваа байхаас гадна хөдөлгөөн, хурд, аюулгүй байдал өөр олон зүйлүүд алдагдах учраас эднэрт өөр ямар ч сонголт байгаагүй энэ ширэнгэн ойр бол зүглээд орсон. За Жуди гэдэг нохоо эзнээ болон одоо бусад цэргийн албан хаагч нарыг хамгаалан ширэнгэн ойн одоо тэ дундуур цувааны урдч нэг яваад хойч нэг яваа гол тавьцаанч яваад гих мэтэр зэрлэг амьдтаас одоо тэ цуугаа хамгаалаад нилээ явсан. За энэ шархагдсан одоо хүмүүс болон цэргүүд ядарч сүлдсэн цэргүүдийн үнэр танараас болж одоо ойр орчимд байсан зэрлэг аратангууд эдгээр одоо цуваар бол довтлогооныг зогсолтгүй үрдэж тэр болгонд нь одоо Жуди анхааруулсны хүчинд эдгээр цэргүүд одоо дайр довтолж байгаа амьтны эсрэг гал зэвсэг ашиглаж бас өөрсдийнхөө амь насыг хамгаалж ирсэн. Тэгээ өөрийнхөө эзэнтэйгээ бас одоо тийм модны хажуугаар явж явах үед гинт эзнээ одоо модны замаас өөр тийшээ чиглүүл татж чангаагаад өнгөрсөн. За яг ингээд өнгөрснөхийн дараа одоо тухайн эзэн эргээд харахад яа харахгүй тэр мод бутны ард өнгөлөнд алдлагдсан нэгэн эрвэс түүний эзэн лөө довтлох гээд байж ирснийг энэ Жуди гэдэг нохоо мэдрээд холоос одоо эзнийхэн замыг мөрүүлж өөр тийшээ явсан байдгийн байлээ. Ер нь одоо ингээд Жудигийн түүхийг яг тухайн цуунд явж исэн цэргийн албан агч нарын одоо сүүлийн дуртгал номууд төр бичснээр бол ерөөсөө асар олон хүний амийг энэ ширэнгэн ойд явж байхдаа бол хамгаалсан гэж байна. За ингээд аялын дундуур ширэнгэн ойд нуугдсан байсан айхтар одоо аюултай матрийг одоо Жуди гэдэг нохоо анзаарч түүний эсрэг одоо хуцаж догч жогоод өөр хажуу талд нь байсан матрт одоо мөрөн хэсгээ хүү татуулж исэн байдаг. За энэ одоо матраас болгоомжлуулсны хүчинд олон цэргүүд одоо тухайн матрууд руу буудаж тухайн замыг аюулгүй болгоод аяллаа үргэлжлүүлж исэн. Энэ матрын довтолгооноос бол Жуди өөрийнхөө мөрөн дээр 15 сантиметр тийм урт шарх сорвтой ил одоо тийм айхтар цус алдсан сорвтой болсон. Тэгээд энэ ширэнгэн ойд иймэрхүү шархтай байх юм бол 2-3 цагийн дараа өтөж намдаараа одоо тий ялзарч өөхөх учраас тухайн хамт явжсэн цэргийн албаа агч эмчнэр асар хурдан туслаж түүний одоо шархыг өөрт байгаа бүх материалаараа одоо хурдан цэвэрлэж боож баглаж байнгын ариутгаж байсны хүчинд эдгээр одоо цуваа энэ ширэнгэн ойгоос гарч ирсэн. Гэтэ гарч ирэхдээ эднэрээ бодож ирснээс бараг 4-5 хоногийн дараа энэ ширэнгэн ойгоос одоо амьтай голтой гарч ирсэн. Эднэрийг ингээд ширэнгэн ойгоос гарч ирээд тэр жижигхэн хотод тосгондчод эндээсээ Английн усан онгоцны цуугаа Шри-Ланк руу явна гэд ирсэн боловч сүүлчийн усан онгоц эднэрийг ирэхээс 2 хоногийн өмнө бүх хүмүүсээ аваад хамаг юмаа үлдээгээд тэгээд яваад өгсөн байсан байдаг. Ингээд 3 сарын 14-нд буюу одоо 1942 оны 3 сарын 14-өөс 18-ны хооронд Японы цэргийн десант агаарын хүчний довтолгоон гэгцэн өвдүүдэд өртөгдөж энэ арал 100% одоо японочдын эзэмшилд бол орж ирсэн. За энэ үед одоо Английн цэргийн цуваа яаж чадахгүй байсан учраас одоо японочдод бууж өгснөөрөө ерөнхийдөө одоо Жуди гэдэг нь өөрийнхөө эзэн болон Англи цэргүүдийн хамт олзны одоо юм амтан болж үлдэж байгаа. Дэлхийн түүхэнд одоо олзонд байгаа хүмүүсийг нэр ус одоо хоттой гарал үүслээр нь ялгаж үчгийн хажуугаар нэг л амьтныг түүхэнд одоо олзлогдсон гэдэг одоо нэрээр бүртгэж дугаар олгосон амтан бол энэ Жуди гэдэг нохоогоо. Жуди ерөөсөө яг л Английн цэргийн албан хаагч тэр зам усны онгоцны албан хаагч гэдэг утгаараа
бүр нэр овогтой те одоо Сасекийн Жуди гэдэг нэрээр нь бол одоо рапортод бол тэмдэглэж үлдээжсэн. За ингээд бүх нохоонуудыг одоо авахын аваад буудахын буудаа Жудиг ганцхан үлдээгээд олзлогсдыг одоо тухайн аралдаар шинээр байгуулсан 4-5 одоо 20 ангиуд руу энэ цувааны бүх хүмүүсийг задлаж тал тийшээ тараасан. Жудиг өөр тийшээ одоо явуулах гэхэд нь одоо түүний эзэн буюу те тухайн аялалд авч явж исэн эзэн одоо шуудаан дотор хийгээд өөрийнхөө хувц сонрыг аваа явж байгаа юм шиг одоо Жудийн нохоог үүрээд бол одоо дараагийн автомашинд суусан. Автомашинд орж байгаа бүх хүмүүсийг шалгаж суулгахдаа нохоо авч явахгүй гэдгийг бол аль дээрээс анхааруулсан байсан. Гэхдээ Жуди гэдэг нохоо эзнийхээ нуруунд дээр тааран шуудаанд хэвтэж байхдаа яг л нэг аймаггүй хувц байгаа юм шиг ямар ч хөдөлгөөнгүй зөвхөн амьсгалал одоо маш мундаг энэхүү нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд бол оролцсон. Ойролцоогоор 2-3 цагийн турш маш халуун дүргэлжилсэн энэ ажиллагаанд одоо Жудийн нохоо ямар ч юмээ гаргахгүйгээр амжилттайгаар одоо тухайн хоригдож байгаа 20 анги руу бол одоо эзнийхээ хамт хуваарлагдаад бол очсон. За ингээд очингуудаа түүний нэг хэсэг бас тийм одоо шоронгийнханд мэдэгдэхгүйгээр харуулуудад Японы цэргүүдээр мэдэгдэхгүйгээр ингээд харж ирсэн боловч ерөнхийдөө бол одоо цэргийн албан хаагч нар жижүүрийн ахлах одоо тийм хүмүүс бол бүгд мэдсэн. Гэхдээ 20-ын дарга Япон бол ерөнхийдөө нохоонд бол маш дургүй хүн байсан учраас түүнд мэдэгдэхгүйгээр рапортанд авахгүйгээр нэлээд одоо аргалж үлдсэн боловч сүүлд нь одоо нэг цэрэг одоо өөрийнхөө даргад пялдагдаж Жуди гэдэг ийм Английн цэргэн албан хаагч нохоо байна. Нууцаар одоо манай казармд эзэнтэйгээ хоригдож байгаа гэдэг тийм үгийг хэлж одоо шийдвэр орсон. Тэнгүүд одоо тухайн үеийн офицеруудад том дарганы юу хэлсэн бэхээр тухайн нохоог одоо хоргонгаас зайлуулаа гэдэг тийм аман үгийг л хэлсэн. Албан ёсны тоотоор тушаал гаргаагүй учраас түүнийг одоо барьж орох буудах эсвэл одоо энэ тэнд гаргаж төөрүүлэх тийм шаардлага байгаагүй. Тэгээд дээрэс нь Японы бас бусад офицер хахлагч нар тухайн Жудигээр нохоод бас нэлээд дуртай байсан. Тэгээд яг хамгийн сонирхолтой цэргийн албан хаагч болон бусад хүмүүсийн нүднээс айл болохоор нохоогоо нууж хүн болгон одоо чадхатгаараа Жудиг бол хамгаалж ирсэн. Жуди гэдэг энэ нохоо 20 ангид одоо ял эдэлж явахдаа те хоол эдээ зүгээр хөвтөдөөсөнгөө эздэд дагаж бас одоо энэ төрөөр бужигнаж явахаас гадна цэргийн албан хаагч нар ямар нэгэн хор найруулж энэ тэнд газар ухахтай наануу заануу 8 панц хийж яхад тэднийг хамгаалж байшингийн булан улангаас одоо харуулт гардаг ийм айхтар үүрэгтэй нохоосон. Хэрэв Японы цэрэг шалгаж хянагч нар ирэх юм бол нөгөө хэддээ мэддэг нөгөө хэдний ийм байдалтай орох жишээ нэ. За мөн одоо энэ орлогдсон Английн цэргүүдийг одоо илүү дутуутай хэлэн торхой могой гэдэг ч юм янз янзын амьжтай амьтад одоо ойртож байгаа тэднийг хазгаж байгаа тохиолдолд Жуди урдуур нь орж тухайн амьтдыг одоо хүү татаж одоо уурж идэж алдаг тийм байсан гэж байгаа. Тэр тусмаа өөрийг нь тэжээдэг байсан одоо хамгийн дотн цэргээ өлсгөлөнгөр хоолунд мутаа тураалтаа орж явахад ойм өдрөг гүйжчихэд тэндээсээ могоо одоо тэ идэж болох янз янзын хортой хоргүй амьтдыг бас амандаа зууж ирээд эзний тэжээж исэн хүртэл одоо юм түүх байдаг. Тухайн үед Жудиг хариуцаад явж исэн одоо эзэн бас наануу цаана 8 панцигээс гадна цэргийн одоо тэ ажил бэлтгэлийн хажуугаараа суулгаа энэ төр 9 шид тийм хийдэг бас нэлээд бужигнуулдаг нөхөр байсан. Гэтэл гайдаас түүний хариуцдаг эзэн одоо өөрийн найз цэрэгтэйгээ одоо хумхаа гэдэг өвчин тусаж одоо түүнийгээ эмчилж чадахгүй байсараад тухайн 20 ангид амиа алдсан. Ингээд амиа алдсан ч гэсэн одоо үлдэж байгаа бусад цэргүүд Жудиг арч хамтаж хөөрхийн наануу цаанаа болгож исэн байдаг. Эзний үгснээс хойш ерөнхийдөө Жуди гэдэг нохоо бусад цэргүүдийн одоо гарын үзүүр зарагдаж явахаас хажуугаар бас одоо тухайн 20 ангид байсан Японы цэргийн нохоотой эвцэлд орж жирэмсэлсэн. За ингээ хээл авснаас дараа одоо Жуди гэдэг нохоо нэг 6-7 гөлөг гаргасан. За ингээ 6-7 гөлөг гаргаад тухайн 20 ангийн Япон дарга үүнийг мэдсэн. За тэгээ мэдсэн учраас одоо бусад цэргийн албан хаагч нартаа энэ одоо тэ төрөлтөөс надад нэг гөлөг өгөөрэй бусдыг тэгээд өөрөөр хүмүүсэд шилжүүлж одоо тэ өгөөрэй гэдэг тийм аман зөвлөгөөг бол өгсөн. За ингээд Жудигийн гөлөгнүүд үгсээр байгаа 5 гөлөг амьд үлдсэн. За энэ гөлөгнүүдээс одоо тэ нэг нь бол харуулын цэрэгт одоо зодуулж амиа алдсан бол үлдсэн 4-ийг нэмэгтэйчүүдийн хорих газар улаан загалмаа нийгэмлэг ангийн захирагч одоо Япон дээрээс нь бас тэ хүүхдийн хорихын ч гэдэм үү тийм харуулын үйл ажиллагаанд ашиглахаар энэ Английн одоо энэ анчин одоо үйлдвэрийн нохоог ингээд талдал дэшин тараасан байдаг.
Ингээ Жуди гэдэг энэ нохоо ч өөрийнхөө асарч хамгаалах эзэн байхгүй шоронгийн нохоо болоод шоронд бүртгэлтэй ялтан болоод ингээ байж явах үедээ яг энэ зураг дээр гарч байгаа Фрэнк Уильямс гэдэг залуутай бол нэлээд дотн танилцсан. Энэ нохоог одоо ингээд эзэнгүү хөрх ингээ наашааш гүүгээд аягүй ухаалаг байгааг энэ Фрэнк гэдэг залуу анзаараад өөрийнхөө эддэг одоо өдөр болгон эддэг хангалтын нэг ширхэг бөндгөр будааныхаа талыг энэ нохоонд идүүлж өөрөө талыг идэж ингэж амь зоогоож исэн. Бусад хүмүүс өгж бодож исэн бэхээр өөрийгөө яг ижиж юу нохоо мохоо тэжээгээд байгаа юм бэ чи гэдэг үе хэлж исэн ч гэсэн энэ нохоод одоо маш ихээр хайрлаж дурлсан учраас Фрэнк гэдэг хүн бол өөрийнхөө хоолны талыг өлөөгөөд өөртөө дасгаж энэ хоёрын нөхөрлөл одоо ингээ эхэлдэг. За эднэрийг ингээ байж идэл одоо Япончууд 1944 онд буюу 2 жил гарны дараа эдгээр одоо хорх ангийг ахин хаглан бутаргаж тал дэш нь зөөсөн. Эднийг одоо Фрэнкийг тэр тусмаа нэг усан онгоцонд очиод өөр арал руу зөөх нь үйл ажиллагаанд одоо хоригдол ялтангууд бүгд өөр өөрсдийн одоо хувцсыг шуудаанд хийж байхад энэ Жуди гэдэг нохоо одоо нүүлгэн шилжүүлэх жоо шууд ойлгоод Фрэнк гэдэг залуугийн одоо үүрхэд бэлдэжсэн шуудаараа гүйжчихэд түүний амаар одоо толгоогоо шургуул дотор орох гэж байгааг одоо Фрэнкийг хараад ерөнхийдөө ойлгосон. Ер нь шуудаан дотор орно гэдгийг бол энэ Жуди нохоо маш сайн мэддэг. Хүмүүс шуудаагаа бэлдээд эхлүүл ийж тийшээ хол явах гэж байна ч гэдгийг одоо мэддэг болчихсон байсан гэсэн үг. За ингээд одоо Фрэнк өөрийнхөө амьнастай холбоотой байсан ч хамаагүй энэ нохоог одоо өөрийнхөө шуудаанд хийгээд үүрээд мөрөн дээрээ одоо мөрлөөд одоо дараагийн шилжүүлэх усан онгоц руу бол алхаад ордог. Усан онгоцны ахмад бас юу гэж хэлсэн бэхээр онгоцон дээр ямар ч амьтан нохоо авч явахгүй гэдэг зарыг анханасаа гаргацсан байсан юм байна лээ. Тухайн үеийн нүүлгэн шилжүүлэлтийн онгоцон дээр ойролцоогоор 700 орчим хүн одоо олзлогцоод байсан гэдэг тийм түүхэн мэдээлэл байдаг. Гэтэл одоо тухайн онгоцны даац гэх юм уу юм гэх юм уу 300-аас 350 хүн байх ёстой байтал 700 олтол гахаа нохоошиж ихэд энэ онгоцыг бол явуулсан. За тэгтэл одоо өөр одоо холбоотны ч юм уу онгоцнууд тухайн цэргийн онгоцыг андуурч одоо олзлогцод тээж явж байгааж мэдэхгүй байсан учраас 2-3 торпед харваж энэ онгоцыг бол одоо далаа ичгүүлдэг. Яг энэ дэлбэрэлт одоо үүмэ мужигнаан болж явах үед Фрэнк гэдэг залуу өөрийнхөө шуудаатай нохооныхоо амсрыг нээж амжаад тэгээд бүгд одоо ус руу унцгаасан байдаг. За ингээ Фрэнк гэдэг залуу нэг ухаан ороод харахад яхахгүй далаа ингээ хөвөөд одоо олон цэргүүдийн хамт одоо сүрсэн онгоцны үлдэгдэл дээр одоо ингээ хөвөө явж исэн тийм нэр зөрөг байдаг. Тэгээ эргэн тойрноо харахад бол одоо нохоо нь харагдаагүй. Яхахгүй далаа унаад одоо далай живэднээс орчлоо да гэсэн тийм ойлголттой байдаг. Энэ осол бол өөрөө найхтар осол болсон. Тэгээ энэ усан онгоцыг торпедоор зад бууцнаас болж одоо ойролцоогоор 700 хүн очиж явсан усан онгоцны 500 хүн одоо энэ далайдаа үрдүүлдэж 200 хүн амьд үлдсэн тийм түүх байдаг. Ингээд амьд үүж одоо усан дээр янз янзын онгоцны хилтергийн хогон дээр одоо тогтож үлдсэн Английн цэргүүд далайн эрэг рүү одоо бүгд сэлгэн сэлээд эхнээсээ гарч ирэхэд Японы цэргүүд одоо тэднийг хүлээг зогсож исэн. За ингээд тухайн арал нь бас Япончуудын эзэмшил байдаг. Учраас арал дээр байгаа хамгаалтын цэргүүд энэ 200 орчим одоо олзлогдсон хүмүүсийг бол олзолж авсан. Энэ олзолж авах үедээ одоо нэгэн нохоо энэ усан живж байгаа цэргүүдэд тусалж исэн гэдэг тийм яриаг өөрөө бол гарч ирсэн. За ингээ Фрэнк гэдэг залуу хүн амтнаас суугаад явхад яхахгүй хүмүүс намайг живж ягаад мод зуугаад ирсэн аврах хантаас миний ээж төхүүлж өгсөн гэд яг одоо нөгөө Фрэнкийн тэжээдэг Жуди гэдэг нохоог бол өнгө зүсүндэр та нартай нь бүгд нь хэлж исэн байдаг. За ингээ нохоогоо юу амьд үлдсэн байна да гэдэг асар ихээр баярлаж наач цаашаа гүйсэн. Гэтэл олдоогүй. Харин юу болсон бэ гэхээр тэр 200 гаруй одоо Английн цэргүүд дотор байсан энэ тэндээс ирсэн цэргүүд түүнийг одоо Японуудад бариулахгүй тул бас ямар нэгэн саунд хийгээд нууцлаад аваад үлдсэн байхад Фрэнк хайж агуур нь ажуугаар нь бол гүйж явж исэн юм байлээ. Тэгээд тухайн цэргийг хамгаалж исэн Япончууд одоо ийм нохоо живж байгаа хүмүүсээ тусалж исэн гэдэг мэдээг олсон учраас тэр нохоог барьж авч будаж аал гэсэн тийм тушаалыг тухайн бүлгийг хариуцсан офицер бол өгч гсэн байсан. За ингээд эд бүүжигнаад хоригдлуудаа бүгдийг цэгцлээ дараагийн одоо аялал бэлдээд байж явах үед яхахгүй Японы цэргүүд одоо
Жуди гэдэг нохог бол одоо байгаа савнаас нь барьж илрүүлсэн. За ингээд буудлага үлдэх гээд байж явах яг энэ акшнд бас нэгэн Японы том офицер одоо ирж таарсан. За тэр офицер нь бол одоо өмнөх хорих ангийн дарга буюу захирагч офицер буюу Жудигийн нэг үлгийг авсан захирагч одоо тухайн үед явж таарад Жудиг өөрийнхөө нохооны одоо ээж гэдгийг мэддэг учраас тухайн офицерын гаргасан тушаалыг одоо цуцалж түүнийг ялтан мэт одоо ялын нийтлүүлж дараагийн нүлгэн шилжүүлж авч яваа гэдэг тийм тушаалыг өгдөг. Ингээд азгүй одоо 200 орчим хориглуудыг дахин тухайн арал дээр байгуулсан хорих ангид байрлуулгаас гадна ширэнгийн ойгоос мод бэлтгэх, жимсдүүлгэх тийм ажилд одоо оролцуулсан. За ингээд оролцуулж явах үед ерөнхийдөө одоо дайны төгсгөл тийшээ хандж ирсэн Японы цэргүүдийн ааш хариншин тартагтаа тулж хүмүүстэй болон нохоо зэрлэг амьтадтай нэлээд харгас хэрцгий хандж байхад энэ одоо Жуди гэдэг нохооны амнаас бол эрсдэлд аюулд орсон. Нэгэн орой одоо уусан цэргүүд түүнийг ална гэж ойрлолдож боо зэвсэг агсаж одоо түнлөө буудахад Жуди хар ирчээрээ зугтаж явж байгаа суманд одоо нуруу хэсгээрээ оногдож бас хүн чаргаталж исэн ийм тохиолдол байдаг. Тэгээд түүнийг тэр дор нь одоо арчилж эмнэж аюулгүй газар бас хадгалж тэр тусмаа одоо түүний эзэн Фрэнк түүнийг одоо ширэнгийн ойд нууж зөвхөн шүглдэх үед гарч ирдэг. Бусад ширэнгийн ойд одоо Фрэнкийг хүлээгээд суудаг маягаар ерөнхийдөө сургаж чадсан. Ухаан хорих газрын харуулууд бас ширэнгийн ойгоор эргүүл үзлэг хийж явахдаа зэрлэг амьтны довтлогоонд өртөөд өгдөг гэсэн учраас одоо Жудиг хуцаж одоо чимээ нэр өгөхт бас их баярлаж түүнийг харсан ч бас буудахгүйгээр хажуудаа авч явах зэрүүлдээх хараагүй мэт өнгөрөх гэх мэт үйлдэлүүдийг бол хийж исэн байдаг. Сүүлд Фрэнк гэдэг залуугийн дуртгал ном дээр юу гэж хэлсэн байдığım бэ гэхээр дайны үед бол хэцүү тэрцмээ олзонд байхад үхмээр одоо санагдчихсэн олон тохиолдол байсан. Тэгээд янз янзын усал аваар төртөд амиа алдах ийм үед Жуди гэдэг нохоо тэр бүх зүйлээс намайг анхааруул сэргийж намайг аварч ирсэн. Тэгээд би ямар ч амьдрах итгэлгүй болцсон байхдаа яагаад ч юм Жуди амьд байгааг харахыг маргааш юу хийж байгааг бол маргааш хаана яаж уулзах уу гэдгийг бас бодсоор байгаад ерөнхийдөө миний амьдрах урам зориг буцаад сэргэжсэн гэдэг тийм үгийг хэлдэг. Ширэнгийн ой болон хорих ангийн дотор одоо ээлжиж гүйжилсэн Жуди гэдэг нохоо ерөнхийдөө бас нэг асуудалтай тулгарсан. Тэр нь юу гэхээр хорих ангид одоо бөөсний тархалт нэмэгдсэн учраас хорих ангийн одоо захирагчаас нохоо шувуу илүүдтэй амьтныг наачааш нь битгүүлгээд түүнийг харагдгал юм бол хаг буудаа гэдэг тушаалыг бол бүх зэргүүдэд ахиж анхааруулж өгсөн. Тухайн арал дээр байсан одоо Английн цэргийн олзлогцогч дунд одоо нэгэн нууц мэдээлэл бол тарсан. Тэр нь юу гэхээр тун удахгүй Английн тусаагийнхан ирж одоо энэ хүн олзлогчдын хуаранд оргуулах үйл ажиллагаа явуулнаа. Энэ бүх зүйлд одоо хүн болгон бэлэн бэлтгэлтэй бай. Яг өөрийнхөө юмыг авна өөр одоо хүний юм авахгүй, хувц хундар шуудаа юу ч юм уу авахгүй. Яг л өөрийгөө аваад гарч ирээ гэдэг тийм тушаал одоо зөвлөгөө хүзүүл ирсэн. Фрэнк гэдэг залуу энэ үе юу гэж бодсон бэ гэхээр өөрийнхөө биш зөвхөн нохоогоо аваад энэ хүү зүйлээс одоо оргож чадна гэсэн тийм итгэлтэй байсан. Хамт орох ч хүмүүс нь бол бүгд бас ууралж байсан. Яагаад тэгэхээр чимээ нэрөх аялал сатаарах эсвэл баригдвал бүгд нохоо шиг бодулж өгнэ гэдэг тийм үг хэлжсэн боловч Фрэнк би одоо нохоотойгоо явна үгүй би нохоотойгоо үлднэ гэдэг тийм үгийг бол хэлжсэн байдаг. Фрэнк Уильямс ч юм бол одоо Английн агаарын цэргийн нис хүчний нисгэгч одоо офицер цолтой юм залуу. Яхарахгүй тэгээ англичуудын ярьжсэн одоо нууц мэдээлэл үнэн болох нь батгдаж нэгэн шүн маш том оргох төлөвлөгөө амжилттай болж олон хүмүүс зугтсан. За энэ дотор одоо Фрэнк өөрийнхөө нохоог аваад тэр орголтоор бол амжилттай зугтаад явсан. Оргоо зогсохгүй тухайн нохоогоо одоо тавирлж байгаа хөлөг онгоцонд бас нууцаар шуудаан хийж ачиж орсон. За үүнийг нь одоо бусад матаач мэдээлэгчнэр онгоцны ахмадад бол мэдгдсэн. Онгоцны ахмад одоо яг тухайн юу гэжсэн бэ хэрвээ агаан амтан ямар нэгэн зэрлэг амтан онгоцон дээр авч гарахгүй зөвхөн Английн иргэд Английн цэргийнхний зөөнөө Ливерпул хүртэл ачна гэдэг тийм удирдлага рапортыг бол анхнаас нь өгжсэн боловч Фрэнк гэдэг цэрэг том толгойж өөрийнхөө нохоог авч онгоцонд орж чадсан байдаг. За ингээд онгоцонд өөрийнхөө нохоог өөрийнхөө хоолоор нууцаар тэжээгээд явж итэл онгоцны ахмад одоо Ливерпул орохоос 2 хоногийн өмнө буюу аялал эхлээд 7 хоногийн дараа онгоцон дээр нэгэн одоо ялтаа нохоо явж байгаа гэдгийг бол мэдэж авсан. Энэ хугацаанд одоо бусад ажилчид хөлгийн албаа агч нар мэдчихсэн ч гэсэн түүний бас алдартай байдал үзэж тулсан амьдрал олон одоо нарийн шир юмыг сонссон учраас ерөнхийдөө хүндлэх маягтай байсан учраас ахмадад бол мэддэг.
Махмуд одоо яг буухын өмнө 2 хоног түүнийг мэдээд тэгээ нэгэнт замынхаа 70% гүйцэтгэсэн учраас одоо аргагүй эрхэнд нэг жоохон уурс хийгээд ингээд үлдээсэн байдаг. Тэгээ Ливерпулд очиод одоо өөрийнхөө эзэн Фрэнк Вильямсын аавынх нь одоо ферм дээр очиж ерөнхийдөө амьдардаг. Ер нь тухайн үед Азийн тэр Өмнөд Азийн чиглэлээс ирж байгаа олзонд байсан эсвэл дайнд байсан цэргүүдийн донд одоо энэ Жуди гэдэг нохооны нэр хүнд бол үнэхээр бас тархацсан байсан учраас Англид ирэхэд бас хүмүүс сонирхож судалж байсан, сэтгүүлчид бол асууж ирсэн. За ингээ Фрэнк гэдэг залуу өөрийнхөө нохоог дагуулад Лондонд одоо аяллаар ирэх үедээ тухайн ерөнхийлөгчөөс одоо эд зөргийн одонг болоод авч ирсэн байдаг. Аваа зогсохгүй одоо шархацсан ан амьтад болон цэргийн албаа нарт туслахын тулд тусгай одоо тийм хүмүүнлэгийн үйл ажиллагаанд энэ хүн нохоогоо оруулж олон мянган одоо мөнгө төгрөг цуглуулж тухайн одоо дайны үйл явдалд нэрвэгдсэн хүмүүсийг одоо туслах хандвийн дансыг болж чадах хэмжээгээр бол дүүргэж исэн байт юм байлээ. Тэгээд энэ Жуди гэдэг нохоог мэддэг, Жуди гэдэг нохоонд амьдралаараа өртөө цэргийн албан хаагч нар мөнгө төгрөгийг бол оросоо Английн өнцөг булан бураа зогсоо загвайлгаж исэн гэдэг. Тухайн үед Английн цэргүүдийг буцаж ирсэн үед одоо Ахмад дайчдын клуб гэхүү тэрний хариуцдаг ерөнхийлөгч нь зөвхөн одоо цэргийн албаа агч нарт одоо өгдөг цагаан загалмаа буюу одоо юм Ахмад дайчд өгдөг тийм одоо медалийг энэ Жуди гэд нохоод бол одоо бэлгэлж өгч исэн байдаг. Тэгэхээр энэ шагналыг амьтанд өгсөн хамгийн анхны тохиолдол одоо энэ тохиолдол болдог. Мөн тухайн нохоо нь яг одоо дайнаас буцаж амьд эргэж ирээгүй хүмүүсийн ар гэрийнхний цугладаг цуглаан дээр очиж тэдний сэтгэл санааг одоо өргөх энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан гэж түүхэнд бол үлдсэн байгаа. За энэ Жуди гэдэг нохооны түүх бол үнэхээр бас нохооны ахархан амьдралд арай л их хэмжээний одоо гайхамшигтай түүхийг бүтээсэн байдаг. Ийм түүхэн нохоо учраас өнөөдөр бас онцолж оруулж байна. Тэгээ одоо үргэлжлүүлээд ярихаар асар их удаан болчих гээд байгаа учраас part 1 болгоод үүнийг одоо энэ хүргээ зогсоё. Тэгээд өнөө оройдоо ч юм уу маргааш өглөөдөө амжаад part 2 буюу Жудигийн үлдсэн амьдрал ахаад байгуулсан гавьяа энтрийг нэмээд дэлгэрэнгүй бас оруулаад явъя. Тэгээд та бүхэн орж гараад ойрхон гоё түүхөө цугтайгаа байж байгаарай.